Амжилттай эмэгтэйчүүд ерөөсөө атаархдаг шүү дээ. Тэд төгс хүмүүс учраас биш. Харин өөрсдийнхөө үнэхээр тэр дуртай амьдралыг бүтээхэд хэд завгүй байдаг учраас тэр атаархал гэдэг дутагдлаас үүсдэг. Гэхдээ энэ нь заавал мөний дутагдал биш ээ. Харин чиглэлгүй байдал, сэтгэл ханамжгүй байдал, зориггүй байдал, өөрийн замаа олоогүй байдлаас л үүсдэг. Эмэгтэй хүн өөрийн өсөлт, хөгжил, зориг, алсын хараанда гүн төвлөрсөн үед бусдын амьдралыг ажиглах тийм сэтгэл зүйн орон зай түүнд яг үндэ үлддэггүй. Чи өөрийн очихыг маш их хүсдэг газар руугаа машина жолоод явж гин гэж төсөөл. Тэгээ чи замдаа баяртай, зоригтой тийм байхад хүмүүс хаашаа явж байгааг чи яг анзаарах зөвхөөгүй шүү дээ. Чи зөвхөн урдах замдаа л анхаарна. Харин төөрсөн үед бусдын машин бүр чамд аюул эсвэл өрсөлдөгч мэт санагдаж эхэлдэг. Атаархал ихэвчлэн хүн үр дүн хүсдэгч үйл явцыг хүсдэггүй тийм л үед гарч ирдэг. Тэд өөртөө ихтэй байдлыг хүсдэг. Гэхдээ түүнд хүрэх хөдөлмөрийг хийхийг хүсдэггүй шүү дээ. Тэд эрх чөлөөг хүсдэг. Гэхдээ төлөх ёстой золиосыг хүлэмжшүүлдэггүй. Тэд үр дүнгэл хүсдэг. Гэхдээ замын хүнд хэцүү хэсгийг туулмааргүй байдаг. Тэгээд тотгошоо хараад би үнэндээ юуг өөрчлөх хэрэгтэй вэ гэж асуухын оронд гадагшаа харж бусдыг шүмжлэх нь илүү амархан санагддаг. Өөрийн замтай, өөрийн үн цэнээ мэддэг эмэгтэй өөр эмэгтэйг доош татах шаардлагагүй. Тэр боломж хангалттай гэдгийг мэддэг. Амжилт бол хязгаарлагдмал нөөц биш гэдгийг мэддэг. Өөрт нь зориулагдсан зүйлсийг өөр хүн булааж авч чадахгүй гэдгийг мэддэг. Тиймээс хэрв чи нэг өдөр бусад эмэгтэйчүүдийг чин сэтгэлээсээ дэмждэг, бусдын амжилтыг баяртайгаар хүлээн авдаг, өөрийгөө аюулд орсон мэдэрдэггүй эмэгтэйтэй нэг орчинд байвал нэг зүйлийг ойлго. Тэр гинэн биш. Тэр дотроо дүүрэн хүн. Учир нь сэтгэл ханамжтай байдал чиний бүх зүйлийг харах үнцийг өөрчилдөг.